арсны өнгө алдагдсан, за нөхцөлт ихтэй, унжис суларсан арсанд бол илүү тохиромжтой байдаг. За сайн байцгаана уу? Доктор Чингүн эмнэлгийн арсны эмч цоглон байна. За сэрүүний явлал иржээтэй холбоотой хийгддэг лазер эмчилгээнүүдийн талаар мэдээлэл хүргье. За нэгдүгээр гэх юм бол CO2 лазер буюу карбон диоксид хэмээх лазер байгаа. За энэхүү лазер нь бол арсны гадаргууг өндөр температурын дулааны үйлчлэлээр үйлчилснээр за хэсэг газрын механик гэмтэл үүсгэж тав тогтож үүний дараа арс нөхөн түлжих процессыг нэмэгдүүлснээр арсныг шинчилдэг ийм лазер байгаа. Энэхүү лазер нь бол арсны өнгө алдагдсан, за нөхцөлт ихтэй, янз бүрийн үргэлжлэлийн дараах сорвжилтууд ихтэй, унжис суларсан арсанд бол илүү тохиромжтой байдаг. За нэг удаад хийгдснээрээ лазер маань бол 60 минут үргэлжилдэг байгаа. Лазерын дараа бол тав тогтно. За энэхүү тавыг бол хэвийн байдлаараа бол 5-аас 10 дахь хоног дээр бол гуйжиж унснараа доороосоо эрүүл шинэ арснууд гарч ирдэг. Лазерын давтамж нь 21 хоногоос 30 хоногийн зайтай байна. Гэхдээ тухайн хүний арсныхаа онцлогоос хамааруулаад лазерын давтан оролтын хугацааг бол тохируулж болдог. Лазер эмчилгээтэй хавсарч бүх төрлийн месотайлгуудыг хийх нь эмчилгээний үр дүн улам сайжруулдаг. Лазерын дараа нэн төрөнд барих гам дэглэмийн хувьд гэвэл нарнаас маш сайн хамгаалах хэрэгтэй. За тавыг бол өөрийнх нь гуйжиж унах хугацааг хүртэл төвчээртэй хүлээж аль болох нэг маажиж гэмтээхээс сэргийлэх нь зөв байдаг. Лазер эмчилгээг хийлгэх үед бол шарх үүсэж хийгддэг учраас лазерын дараах гам дэглэмийг барих нь маш чухал байдаг. Лазер эмчилгээний дараа үүснэ тавыг эрт хуулахгүй байх, за нарнаас маш сайн хамгаалах, за тэгээд гэмтсэн хэсгийг майчгүй байх ийм гамуудыг барих нь аюул чухал байдаг. Эмчилгээний дараа арсны нөхөн түлжих буюу арс бүрэн шинжлэх хугацаа нь 30-аас 45 хоног байдаг. Лазер эмчилгээг хийх үед тухайн үйлчлүүлэгч арсыг зөв өнгөлөөгүй. За лазерын хүчийг тохируулж чадаагүй мөн хит ойрхон хийгдснээс үүдэн арсанд хит нөсөөж хэмгэг болон хит нэмгэрч эмзэгших байдлууд үүсдэг байгаа. Тийм учраас та бүхэн лазер эмчилгээ сонгон хийх гэж байгаа бол заавал мэрэгжлийн эмчид хандан хийх нь зөв юм аа.